амьдрал хамгийн том зөрчил юу юм бэ гэх юм бол те хүүхдүүдийн хувьд чи сургууль яа, чи багшийнхаа үгэнд ор, чи дүрмийг мөрд бити олон юм ярьж, гэрэн даалгавраа хий, өглөө бос, орой унд, бүх юм хашцсан, бүх юм хязгаарцсан. Тэ энийг давт, энийг сур, энийг цээжл бла бла бла. За тэгээ их сургуулийн явсны дараа окей, чи одоо ирэх чөлөөтэй. Хүссэн юмаа сон, хүссэн юм ажлын байраа хий. Чи ингээд хашаа юусоо байхгүй. Амьдралын анхны 20 жил ингээд тэр чигтээ хашаа. За тэгсэн чинь тэр насаараа хашцсан байсан амтныг зүгээр ингээд чөлөөдөд тавьсан чи гэдэг тэ. Хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх вэ? Хүүхдээ яаж амбицтай болох вэ? Хүүхдээ яаж мөрөөддөг хүүхд болох вэ? Хүүхдээ яаж хөдөлмөрч хүүхд болох вэ? Тэгээ өсвөр насны үеэр тий аав нар, ээж нар бид нар хэдэн алддаг юм бэ гэх юм бол өргөж хүүхдтэй алдсаад эхэлдэг байхгүй юу? За тэгээ бид нар юу ч хэлдэг юм бэ гэх юм бол угаасаа өсвөр нас шилжилтийн насны үеэр угаасаа хүүхдүүд бослог гаргадаг, зүрдэг. Гэхдээ та өчтөр миний энэ сэдвийн тухай анхны видео харсан бол заавалчгүй тийм ерөөсөй байх хэрэггүй. Яагаад вэ гэх юм бол өсвөр нас дээр хүүхдүүд яагаад ээж аавтайгаа ингээ алцаад байдаг юм бэ гэвэл тий бид нар юу хийдэг юм бэ гэх юм бол янз бүрийн хязгаарууд тавьчдаг, дүрмүүдийг ингээ тавьдаг. Тий хүүхдийн эрх чөлөөгөө хязгаардаг. За тэгээ хүүхдүүд маань биднээс яагаад юм? Би яагаад ингэх ёстой вэ? Та намайг яагаад ингэж байгаа юм? Гэ асуухаараа бид нар юу хариулт юм бэ гэх юм бол би чамаас илүү хөшөө. Чи юу ч мэдэхгүй. Чи уусаа энийг одоохондоо ойлгохгүй. Тийм учраас чи одоо явж унт. Тийм учраас чи одоо гэрийн даалгавраа хий. Тийм учраас тэр дургу багштайгаа одоо харьц. Тийм учраас чи одоо гадаа ингээд тоглол. Тийм учраас чи над гар утсаа өгөөд тэ над дэлгэцээ бойл. Тэ. Өчтөр энэ сэдвэрийг юу ярьж ирсэн бэ гэх юм бол бид нар хүүхдүүдэд ямар төрлийн хүн болох ёстой юм бэ гэх юм бол сониучсан тэ. Өөрийнхөө мэдлэгээ өөрөө бие даасан дээшлүүлдэг, юмны араас нь өөрөө дотор мотортой зүтгэдэг. Гэхдээ бид нар би илүү хөгшин болохоро янз бүрийн хууль дүрм тэгээ бас ойлгомжгүй, утгагүй тийм хууль дүрм гаргаад ирэх юм бол ард түмэн бас яадаг юм бэ гэх юм бол бослог гаргадаг үстэй. Талбай хизээ хүмүүсээр дүүрчдэг юм бэ гэх юм бол янз бүрийн тэнэг шаардлага дүрм гараад ирэх юм бид нар бослог гаргацдаг. За тэгээ хүүхдүүд бас яг адилхан. За тэгээд тийм учраас одоо хэрхэн хүүхдтэйгээ алцахгүйгаараа хэрхэн хүүхдийнхаа эрх чөлөө, эрх мэдлээ хүндлээд хүн болох вэ? Хоёр дахь хэсэгтээ тавтан байрлална. Humans are uniquely knowledge creators. And the thing about children that's similar to adults is that they're both knowledge creators in the same way. Тэгээ өчтөр сүүлийн хэсэгт бид нар юу ярьсан бэ гэх юм бол хүүхдүүд том хүн ерөөхдөө ялгаа байхгүй. Алдаа хийдэг, юм судалдаг, юмыг туршиж үздэг. Тэгээ өөрийнхөө туршлага мэдлэгтэй болдгоо. За тэгээ янз бүрийн хязгаар дүрм чи гадагшаа гарч болохгүй, чи ингэж болохгүй, чи тэгж болохгүй гэх юм бол тэр өөрөө бие даасан алхам хийж, бүтлгүүдээд, фейлдээд. Тэгээ угаасаа та амьдралдаа ямар олон юм хэрэгжүүлж үзсэн бэ? Дийлхэн бүтггүй штэ. Та тийм амьдрал дотор оролдож үзээд яг бүтсэн юмнууд нь хэд байгаа юм? Миний хувьд бол 5-6 юм байгаа хаа. Бус нь бүгдээрээ бүтдэггүй. За гэхдээ тэрнээсээ бид нар юу авдаг юм бэ гэх юм бол туршлага хоримталдаг тийм мэдлэг болдог байхгүй. Хүүхдүүд бас яг адилхан. За тэр процессын дундор ороод хүүхд чи наадгаа бойл. Ингэж хийдгүй юм аа. Чи наадгаа бойл доо. Чи алуу бос би хийгээд өгчий. Гэх юм бол тэр алдаа хийх тийм туршлага хоримтлахын замыг бид нар булаагаад авч байгаа байхгүй. And the role of the parent is to facilitate the child as a burgeoning knowledge creator and not to foil that process. And things that foil that process of knowledge creation and discovery are authorities that arbitrarily thwart you when you're trying to learn about something. Тэгээд ээж аав нар бид нар юу юм бэ гэх юм бол ер нь бол тэр дүрм гаргахч, дүрм зохиогч гэрт дотроо. Тэгээд амар олон дүрмтэй өрхөөс ямар хүүхд гардаг юм бэ гэх юм бол сахилгагүй өгөнд ерөөсөө ордоггүй. За тэгээд ээж аавынхаа тэр дарамтаасаа гарсныхаа дараа бүх юмыг зэрэг туршаа үздэг те айрх, тамхи, хар тамхи, бүтэхгүй юм, шоу, алга болдог гих мэт шин. Улам их те pressure өгн дарамт өгнө, улам их эсэргүүцдэг. Тим юм бити байгаарэ гэж байгаа байхгүй. Та тий хүүхд өөрийнхөө сонирхлын дагуу контент үзэж гинөө, тоглоом тоглож гинөө,
ном уншиж гинөө судалгаа хийж гинөө гэх юм бол тэр дундаа бити садаа болоо. And so that's how they hit on this originally. Sarah Fitzclarage was just very interested in non-coercion and raising children with zero coercion. She just had that in her mind as a parent. And Тэгээд сая энэ юм хэлж байна. Ерөөхдөө энэ номыг бичсэн. Ямар ном юм бэ гэх юм бол та хэд үзүүлчих. Миний номын сан дотор номер 1 дээр явж байгаа The Sovereign Child те. Бааны баг 2 дахь 3 дахь удаага сая компьютерээс солилцсон тийм учраас жоохон loading хийж байгаа. The Sovereign Child та хэд харж байна те. Энэ номыг зохиосон бичсэн хүмүүс энэ санаагаа ханаас олсон бэ гэвэл эдгээр хүүхдээ хэрхэн одоо хүмүүжүүлмээр байсан бэ гэх юм бол non-coercion. Юу гэсэн үг бэ гэх юм бол зарим ээж аав нар бас би ийм алдаа зөндөө хийжсэн. Ямар алдаа хийж байгаа юм бэ гэх юм бол хүүхдийнхээ урд жишээлбэл ийм юм тавьчихдаг те. За. Чи гэрээ цэвэрлэх юм бол би чамд энийг өгье. Би чиний их юм бол би чамд энийг өгье. Би чинь ирэх юм бол энийг өгье. Чи ингэх юм бол би чам ингэ шагны. За тэгээ 18 20 настай болоод ирэхээр тэ насаараа ингээ яндаа урамшуул авилгаараа ингээ явсан болохоор дүүрэн амьдрал нь дүүрэн coercion тэ тэгээд ямар хүүхд гарч ирдэг юм бэ гэх юм бол өөрийнхөө төлөө алсын хараатай юм ерөөсөө хийж чадахгүй үргэлж тэ 30 минут болгон ийм юм өхгүй бол нөгөө тархин зогсчдөг хөдөлмөрч зам байхгүй болчдөг. За тэгээд эдгээр юу судалсан бэ гэх юм бол тэ ийм авилга өгөхгүйгээр тэ урд нь данаа нэг луун тавихгүйгаараа дандаа арилжаа хийхгүйгээр хэрхэн хүүхдээ өсгөх вэ гэд бодлогын асуудлын цаана энэ ном бий болсон байхгүй. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг, яаж текст оруулдаг, яаж сабтайтл оруулдаг, яаж хэрэггүй юмыг хасдаг, яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй, тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усүрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээр компьютер дээр маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. And she couldn't find, she kind of searched around for schools of parenting that had zero coercion, that had no enforcement of rules. And the person that she aligned with was David Deutsch, who brought this epistemological perspective. And his whole argument is that the problem with coercion is that it blocks knowledge growth. Okay. За тэгээд ерөнхийдөө ийм авилгаараа ингээ өссөн хүмүүс юу гэдэг юм бэ гэх юм бол ажлыг дуустал нь хийдгүй байх. Тэ? Давс хийвэл юу лээ? Ажил хийвэл юу лээ? Тэр үгийг таад мэдэх байх. За тэгээд энэ хүртлээ явна. Тэгээд зогсчихдаг. За тэгээд иймэрхүү аргаараа өссөн хүмүүс хаана байгаа юм бэ? За чи ингээд шалгалтад авчих юм бол чи дараагийн англи орж болно. Чи ингэх юм бол чи ингэж болно. За ингээд жилийн эцсийн шалгалтаараа ингэх юм бол ингэж болно. Чи дипломтой болсныхаа дараа ажлын байртаа болно. Чи хуруугаа уншуулсныхаа дараа чи цалинт олно. Ерөнхийдөө амьдралын тэг бүх газрууд ерөнхийдөө энүүгээрээ бид нарыг ингээд coercionтэй авилгацсан болохоро тэг. Тэгээ энийг араас нь явсаар хагаад нөө ажлын байранд сонирхолгүй болчиход байгаа байхгүй юу? Маш та хэд ингээд хэдэн хүмүүсийг таньдаг юм те. Ажлаа зүгээр ингээд хуруу уншуулад 9 6-гийн хооронд за тэгээд 6 болоод ирэхээр зүгээр яваад өчтдөг. Тэгээд өөрийнхөө карьер ажилтай холбоотой юм юу ч хийдэггүй заяа.
Тэ. Зүгээр ягаад цалин дээшлээд байгаа юм бэ гэх юм бол тэнд удаад байгаа болохоор. Тэ. За тэгээ хаяа ингээ мастер хийж. Гэхдээ мастрын араас ерөөсөө сонихдгүй. За нэг мөс ингээ санхүүгийн чиглэлээр явцсан юм чинь санхүүгийн мастер хийхээс за тэгээ тэр ажлаа ерөөхдөө тултал нь хийдгүү. Тийм учраас бусдаа яг адилхан. Тэгээ тийм учраас бас орлого нь тийм өндөр биш. Passion байхгүй гэсэн үг. Ингэсээр байгаа. Тэ. За тэгээд энэ бүсгүй энэ эрэхтэй эднэр ерөөхдөө ямар сургууль хайж ирсэн бэ гэх юм бол ерөөсөө ингэдэггүй сургуулийг хайж ирсэн байхгүй юу? За. Гэрийн даалгавар хийх юм бол ингэ. За. Тим сургууль ерөөсөө байхгүй. За тэгээд хинтээ таарлцсан бэ гэх юм бол Дэвид Дойч гэдэг хүнтэй таарлцсан. За миний номын сан бас Дэвид Дойчийн номоор ингэ дүүрсэн байгаа. Тэгээ Beginning of Infinity миний баг хамгийн дуртай номны нэг нь гэх мэтчлэн Naval Ravikant бас айгуу том ерөөхдөө ментор гэх юм уу да. Тэгээд энэ Дэвид Дойч юу хэлж ийсэн бэ гэх юм бол хүн гэдэг амтан маань угаасаа ямар төрлийн хүн юм бэ гэх юм бол сониуч зантай хүн. За, юмыг оролдож үздэг мэдлэг бий болох гэдэг. Тэгээд бид нар ерөөхдөө хамгийн аз жаргалтай юу юм бэ гэх юм бол ойлголт авсны тухай. Ингэх ёстой байна. Тэгэх ёстой байна. Тэгэх ёстой. Та нэг хүүхдээ анзаарч байгаа юм бол нэг сонин содон шин юм гаргаад ирэх юм бол тэр тийшээ шууд уусчихдаг тий. Би бас өөрөө хаяа тэгдэг юм. Тэ. Өглөө 9-оос 1 юм хийгээд гисэн чинь гинт цонхоор харсан чинь харанхуй болчдөг тий. За. Тэндээ юу болж байгаа юм бэ? Бид нэр 100% төвлөрөөд тэр энэ янда мандаа ерөөсө хамаагүй зүгээр дараагийн тэгээ компьютер тоглоом яг адилхан тий. Нэг жижигхэн дайсан гарч илээ тэрийг давж чадахгүй за тэгээ оролдож үзээд тэрийг давсны дараа ингэж давт юм байна. За дараагийн босс гарч илээ гих мэтчлэн. Бидний сонирхдаг сэдв тэ мэрэгчл бас яг адилхан байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. За тэгээ Дэвид Дойч юу хэлж байгаа нэ гэх юм бол хүн угаасаа сониуч зантай шин мэдлэг шин туршлага бий болох одоо донтцсон. Тэгээд том хүн жижиг хүн насан турсан хүн насан тураагүй хүн хүүхэд тэ өсвөр насны хүүхэд хөгшин хүн ямар ч ялгаагүй тэ бид нар угаасаа юу ч хийх хэрэггүй юм бол угаасаа өөрийнхөө сонирхлын араас ингээ яваад байна. Зарим хүмүүс компьютер тоглоом тоглоно, зарим биеийн камераар явна гэх мэтчлэн. За тэгээ анханасаа хүүхдийг тэгэх ёстой биш үү гэсэн теори Дэвид Дойч гаргасан. За тэгээ энэ гурван хүн ерөөхдөө таарлаад тэгээ энэ The Sovereign Child тэ номыг бичсэн. And your duty as a parent is to facilitate and foster knowledge growth. And that's the entire, I would say, one way of describing the entire premise. За тэгээд ерөөхдөө эдний суур ойлголт энэ ном дотор бичсэн байгаа хамгийн том сургамж юу юм бэ гэх юм бол хүүхэд чинь ямар нэгэн байдлаар нэг юм сонирхоод туршиж үзээд шин мэдлэг бий болж байгаа юм бол тэр процесснаа бити сата болоо тэр процессын гадуур дотор бити хашаа байр. And I think underneath, deep down, we all kind of know that there's this contradiction between, okay, we teach kids, go to school, obey the rules, do what we say. You don't know yet. You're not ready. You're not ready. You're not ready. And then all of a sudden they go to college and there's a complete flip. Like, now you're free. Now you get to learn how to operate in the... Наваа юу гэж нэх юм бэл амьдрал хамгийн том зөрчил юу юм бэ гэх юм бол хүүхдүүдийн хувьд чи сургууль яа, чи багшийнхаа үгэнд ор, чи дөрмийг мөрт бити олон юм ярьж, гэрэн даалгавраа хий. Өглөө бос, орой унд бүх юм хашцсан, бүх юм хязгаартсан. Тэ энийг давт, энийг суур, энийг цээжл бла бла бла. За тэгээ их сургуулийн явсныхаа дараа окей, чи одоо ирэх чөлөөтэй. Хүссэн юмаа сонго, хүссэн юм ажлын байраа хий. Чи ингээд тэ хашаа юусоо байхгүй. Амьдралын анхны 20 жил ингээд тэр чигтээ хашаа. За тэгсэн чинь тэр насаараа хашцсан байсан амтныг зүгээр ингээд чөлөөдөд тавьсан чи гэдэг тэ. Real world, you got to think for yourself. Why can't you think for yourself, right? And тэгээ наваа хэлчих тий. Чи одоо өөрийнхөө амьдрал дээр өөрийнхөө замаа өстой. Чи өөрийнхөө юу хүссэн юмаа хийх өстой. Чи ягаад тий хүссэн юм чам байхгүй юм бэ? Чи ягаад хичээхгүй байгаа юм бэ? Тий. Чи одоо их сургууль дотор ингээд өөрийнхөө сонирхсан дараагийн мэрэгжлийнхаа юмаа сонгох өстой шүү. Ягаад сонгох чадахгүй байгаа юм бэ? Өмнө хизээч сонголтын нөгөөгүй үргэлж хашсан байсан болохоор. Тий. This whole time, you've domesticated them as almost like animals so that they can function in normal society. You train them to eat, you train them to go to the bathroom, you train them to go to sleep, you train them to listen to the teacher. And then all of a sudden, they're supposed to be independent thinkers and creators and knowledge generators. Yeah, тэгээ Навал нэг амар гоё хэлж байна. За, тэгээ баг хүүхдээ нэг тэжээвэр юмтан болгочихдаг те. Суу, бос, хоолой, шээ, ба, одоо чи салхин гаргана.
Тэ? Чи энийг юусэн мэдэхгүй. Энд баахгүй, тэнд баана. Одоо усан доор. Тэ? Нөгөө өөрийнх нь мотивац, өөрийнх нь сонголтын хизээж хүндлэхгүй явуулсаар агаад 18 20 жил тэ хүүхдийг нохоо шиг ингээ өсгснийхэн дараа ингээ сул тавьчаад чи одоо ямар амар өсвөр тэ тижээвэр ямтай юм бэ? Тэ? Чи яагаад эргэж чаддгүй юм бэ? Чи яагаад өөрийнхөө замаа сонгож чаддгүй юм бэ? Чи яагаад би даасан юм судлахгүй байгаа юм бэ? Чи тэгэл ууг нь манай хүүхд амар ухаантай даанч амар залах уу? Яагаад вэ гэх юм бол нохойг 20 жил ингээ нүдэ зодсоор агаад бити тэг. Тэгээ хугаасаа тэр аимха залах уу? Хичээдэггүй зүрхгүй амтан болчихл таарна үст те Навалыг амар базаад хэллээ. And I think all of us have a story of how some very important parts of our life are all about undoing all the things we were taught and discovering for ourselves. And it could be learning how to learn instead of being forced to learn, learning what to learn instead of the set of subjects we were given in school. It could be finally figuring out proper diet and nutrition. Наваа энэ бүрстэ мундаг бацж байна. Тэгээд том болсныхаа дараа бидний хамгийн том паникт ордог юм бэ юм бол одоо юу вэ? Одоо юу сурах вэ? Ер нь би даасан юмыг яаж сурдаг юм? Ягаад хэн нэг нь надаа ингээ хөтөлбөрийн дагуу, цөм хөтөлбөрийн дагуу, их сургуулийн хөтөлбөрийн дагуу би одоо макро сурсныхаа дараа макро сурах хэвээр тэрний дараа ингээд allocation theory сурах хэвээр тийм ерөөсөө байхгүй. Ягаад багш надаа юм заахгүй байна. Тэгэл хин нэг миний ментор болохгүй юм уу? За тэгээд надлуу ингээд бичиж байгаа хүмүүс нь бас айгүй олон байгаа хүүхдүүд хамгийн гол нь эдрийнхаа би сургууль төгссөн одоо яах ёстой юм бэ? Би яах ёстой юм бэ? За тэгээд би асуудаг чи хаана төгссөн? 11 Орс 3 Плеханов гэх мэт тиймэрхүү сургуулиас ингээд төгссөн хамгийн нүдүүлсэн хамгийн робот болсон хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол одоо юу их вэ? Алтан гацсан байхгүй болсон. Яг гэх юм бол хизээч тэнгэр рүү харах эрхийн өгөөг болохоор дандаа газрын зурагтай тийм ээ. Дандаа газрын зурагтай за аагаас бэ ингэж яваа шүү. Тэгээд энүүгээр ингэ шат байгаа шүү боломжтой байгаараа. За тэгэл төгснөхийн дараа том болсныхаа дараа ингэ зүгээр тал дээр ингэ хайчдаг. За ингээл өөрийнхөө замаар тэгэл ингэ дэше харсан чи баахан отаар oh my god тий. Which turns out to be the тэгээд нөгөө бид нар ингэ тэр ингээд яг багшийн дагуу ингээ явдаг, номын дагуу явдаг, хичээлийн дагуу явдаг, дүнгийн дагуу явдаг. За тэгээ бодит амьдрал дээр тийм юм байхгүй шүү дээ. Тэгээ бид нар өөрийнхөө чөлөөт цагаараа өөрийнхөө сонирхлын дагуу шин юм сурахгүй юм бол бид нар зүгээр стандарт уйтгартай зүрхгүй, хичээдэггүй, зөв хуруу уншуулдаг амтан болно шүү дээ. За тэгээ хүмүүсийн амьдралын хамгийн том чаленж юу юм бэ гэх юм бол сургуульд сурсан, сургуулийн тэр хашаа дотор ингээд бидний кодлцсон толгоон дотор тархины тэр кодыг устгах хамгийн том challenge гэдэг байхгүй. Тэ. Миний харж байгаа хүмүүсийн хамгийн том зовлон юм бэ гэх юм бол тэр юм бэл. Opposite of what we were taught, you know, the FDA pyramid is still up, food pyramid is still upside down, starts with grains and, you know, get your rice and then it kind of goes down. Тэ. Одоо бүр ингээ хоолн дээр хараад үсчихэл та. Ээж аавынхан хийсэн хоолыг идсээр агаад за амаа ангаа тэгээ бүр ингээ зарим тэгээ өгч өгн зажлан хоол өгн. За тэгээ би даасан том болсныхаа дараа бүр өөрийнхөө хоол хөргөчн дотор эрүүл хоолол байж чадахгүй. За тэгээ ихэвч хүмүүс та энэ дээр санал нийлж байгаа мөгүй мө комент үлдээгээрэй заяа. Хизээ зөв хоолтой ингээ сурдаг юм бэ гэх юм бол нэг өвчтэй болсныхаа дараа гүзэтэй болсныхаа дараа баг сахарын өвчний төвшөнд хүрснийхэн дараа oh my god тэ би хоолтой өөрчлөхгүй юм бол. За тэгээ энэ эрүүл мэндийн салбар баахан хоолтын дугур хүү эмч гих мэт чинь тий. Дугур хүү эмчийг ерөөсөө шүмшиг байгаа. Мань хүн бас айгүй олон хүмүүсийн амьдралыг аварж байгаа. Гэхдээ дугур хүү эмч гих мэтчлэн тий энэ хоолны коуч шууд юунаасаа бий болж байгаа юм бэ гэх юм бол бид нэр 6 7 8 настайгаа тий ямар хоол зөв юм бэ, ямар хоол буруу юм бэ тэр сонголтын эрх байхгүй болохоор бид нэр ингээд тий хорцсон юмнууд яраас явдаг штэ. Насаараа би зарим мэд чадаагүй одоо би зарим мэднэ гээл. Тэгэл ингээл дадал болчдөг. Харамсалтай. Дуурхүү эмч мондог шүү. From there and meat is at the bottom. So a lot of it is about undoing what we learned. And a lot of us also have the stories. I personally have the story when I first went to college. I ate the worst food you could imagine. I played mostly what I did. Тэгээд чөлөө цагаараа компьютер тоглоом тоглолт байсан да би бас яг адилхан. Spend most of my time in the computer lab playing video games, and I was just so, you know, enamored with their freedom. Not that my mother was all that restrictive in the first place, but I just didn't have
this abundance of food and screen time that I suddenly did in school. За тэгээд Нава бас хэлж байна. Манай ээж намайг амар хордгоо байсан биш л те. Гэхдээ би анх удаа эрх чөлөө амсныхын дараа юу хийсэн бэ гэх юм бол тэр эрх чөлөөгийг ашигласан эдэлсэн. Окей. За тэгээд тэр нөө донтцсон байдаг ахгүй нөө цангацсан хүн штэ. Насаараа ундаа уугаагүй хүн, хорцсон хүн гинт ундаа уугаад эхлэхээр ингээд өдөржин кола уун тий. Насаараа чиглаад хорцсон хүн гинт ингээд чиглаад гих мэд чинь. Тэгээ Нава бас хэлж гин манай ээж надаа хангалттай screen time өгөөгүй. Надаа тэр компьютер тоглоом ирэхийн бас хангалттай өгөөгүй. За тэгээд анх удаа би их сургуульд очоод эрх чөлөөтэй болоод хашаа байхгүй болсон чинь би өдөржингөө компьютер тоглоом тоглосон гэж байгаа. And I think even as an adult, we're all still dealing with social media addiction. We're all still dealing with eating more sugar than we want to. We're all still dealing with trying to figure out the proper diet. We're all still trying to be disciplined enough to exercise. We're all still, trying not to doom scroll. Тэгээд Нава ийм учраас би Наварыг шүтдэг байхгүй яа. Тэгэх юм бол энэ товчхон хэдхэн өгүүлбэрөөрөө тэ нэг бодлогыг ингээд чанаад тэ чүмэг болгочдөг. За тэг юу л чинь гэх юм бол томчуу та нар бид нар юундаа санаа зовж байгаа юм бэ гэх юм бол тэ уцаа орхих чадвар, уцаа майчхгүй байх, өөрийгөө удирдах, орлого зардалгаа хянах. За орлого зарлага бид нар яагаад хэн чаддгүй юм бэ гэх юм бол тэр ирэх бүгдийн ээж аав нар бид нар юус өгөөгүй. Чи угаасаа мөнгө мэдхгүй юм чинь би чиний хоолыг авч өгөн, би чиний тооцоог хийн, би бүгд санхүүг чинь удирднаа. Тэгээд эрх чөлөөтэй олсныхаа дараа анх удаа өөрийнхөө мөнгөө өөрөө удирдаад эхэлсэн чинь амар үлэн амтан болдгоо штэ. Тэгээ юм аваад. За тэгээд цалингийн зээл аавн заяа. Тэгээд 30 40 настайгаа oh my god ингээд өстой ийм их үртэй явах амар тэнийг юм байна. За болиа. Хэдэн жил алддгийн. За нэмээд хоолн дээр бас тийм. За юу хийх ёстой юм бэ? Яаж юм сурах уу? Ном унших ёстой юм уу? Үгүй юм уу? Яаж хичээх үү? Яаж карьераа дээшлүүлэх үү? Яаж нэг зорилгын араас явах уу? Хизээч тийм эрх чөлөө байхгүй байсан учраас тэ ингээд хашаа байхгүй болсон дараа бид энэ бүгднийг насанд хүрснийхаа дараа энэ бүгдийг сурч байна. За хэдүүлээ жоохон ойлгоод авсан уу? Тэ? Хүүхдүүд өөрийнх нь төсөв жоохон өгөхөд үзчих заяа. Яагаад 22 24 настайгаа өөрийнхөө төсөв өдөртөх сураад эхлэх ёстой юм. Ийм чухал юм. За хоолн дээрээ тэ? Гүцэтэй болохгүй тул тэр янз бүрийн хоолны алдаага залуу насн дээр хүүхд насн дээр хийх ёстой юм биш үү? За өөр ямар санаанууд байна? Ямар ном үзэх үү? Ямар кино үзэх үү? Тэ? Мэргэжлийн чадвар би юу хийх вэ? Ямар ажлын байр сонгох уу? Ямар чиглэлээр сурах уу? Энэ бүгдийг сонголтын эрхийн өгөөгүй байсан болохоор ийм тэ одоо ээж аавлага уцаар яар тэ ээж ааваа та нар намайг 20 24 нас хүртэл хорцсон байсан болохоор тэгээ мал гарч ирж л таарна шүү дээ. Тэгээ бидний амьдралын зовлон яг юу юм бэ гэх юм бол тэр мал болцсныхаа дараа тэр малныхаа програм кодоо тэрхнээс устгах үстэй тий. За сонирхолтой байсан уу? Дараагийн хэсгээр эргээд уулзцгаая.